За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Сайхан орцгож байна уу? За. За тэгэхээр өнөөдөр та бүхэнд санхүүгийн тайлгналын олон улсын стандарт тогтвортой байдлын тодруулгын 2 стандартыг танилцуулаад эдгээр стандартын нэвтрэлт хэрэгжилт дэлхийн түвшинд ямар байгаа 91 стандартуудын тодруулгын стандартуудын үнэгийн ба хэтийн төлөв байдлын талаар танилцуулах болно. За бид нар хичээлийг STOVS тогтвортой байдал 1. За энэ бол тогтвортой байдалд хамаарах санхүүгийн мэдээллийг тодруулах ерөнхий шаардлага. STOVS тогтвортой байдал 2 буюу уур амьсгалтай холбоотой тодруулга. За ийм сэдвээр дагуулгын хүрээнд ярих юм. За үүнийг ярихын өмнө институтын оролцоо эдгээр стандартуудын хувьд ямар байна вэ гэдэг талаар товч дурдъя. Тэгэхээр альч Нэгтлэн бод хүртгэл санхүүгийн тайлгналтай холбоотой олон улсын стандартуудыг Нэгтлэн бод хүртгэлийн олон улсын стандартын зөвлөл боловсруулж гаргаад IFRS Foundation буюу STOVS сангаас хэвлэх борлуулах энэ үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тэгэхээр энэ орчуулах эрхийг бол энэ IFRS Foundation-аас манай институт аваад тодорхой яг энэ дээрээ тохирсон гэрээг байгуулдаг. За ингээд гэрээний дагуу бид нар орчуулсан байгаа. За үүний дараа сангийн яамны буюу сангийн сайдын дэргэдэх Нэгтлэн бод хүртгэл аудитын стандартын хорооны гишүүдээр хилэлцүүлж эцсийн байдлаар Монгол орчуулгыг хэвлэх юм зөвшөөрлийг манад өгдөг. За энэ ажил маань энэ тогтвортой байдлын тодруулгын стандартуудын хувьд бид нар мөн сангийн яамтай байгуулсан институтын гэрээн дээр тусгасан мөн стандартын хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдж гэрээгээр энэ орчуулж дуусгаад хэвлэж нийтлсэн байгаа. За энэ хоёр стандарт маань өнөөдөр ийм байдалтайгаар та бүхний гар дээр очсон байгаа. За. Тэгэхээр товчилсон үгсийн тайлбарыг бол ерөнхийдөө бол орхио. Яагаад гэвэл энэ тодруулгын стандарт дээр маш олон оролцогч талуудын хувь нэмэр орсон байдаг. За эхлээд хоёр стандартуудын хувьд хамааралтай гол нэр томьёогийн танилцуулъя. Тэгэхээр тогтвортой байдалд хамаарах санхүүгийн мэдээлэл гэдэг энэ нэр томьёо аль хоёр тодруулгын стандарт дээр орсон. Энэ маань аж ахуйн нэгжид нөөц олгох эсэх тухай шийдвэр гаргахад нь нийтлэг зорилготой санхүүгийн тайлан илтгэдийн үндсэн хэрэглэгчдэд ач холбогдолтой мөн уг аж ахуйн нэгжийн тогтвортой байдалд хамаарах эрсдэл болон боломжийн талаарх мэдээллийг хэлнэ гэж тогтвортой байдлын 1-р стандартад заасан байгаа. За мөн тогтвортой байдалд хамаарах эрсдэл ба боломж гэдэг энэ нэр томьёо мөн хоёр тодруулгын стандартын аль алинд дурддагдаж заагдсан байгаа. Тэгэхээр аж ахуйн нэгжийн мөнгөн гүйлгээ, түүний санхүүжилт олох чадвар буюу капиталын зардалд богино, дунд, урт хугацаанд нөлөөлөхөөр уул үндэслэлтэй хүлээгдэж байгаа. Тогтвортой байдалд хамаарах бүх эрсдэл ба боломжийг энэ нэр томьёонд оруулж авч үзнэ гэж мөн 1-р стандарт дээр бол заасан байгаа. За нийтлэг зорилготой санхүүгийн тайлан илтгэл. За энэ дээр яагаад тайлан биш тайлан илтгэл гэж нэрлсэн байгаа вэ гэдэг нь бас арай өөр юутай агуулгатай байгаа. Яагаад гэвэл нийтлэг зорилготой санхүүгийн тайлан гэхээрээ бид нар нөгөө financial statements буюу яг санхүүгийн мэдээллийг агуулсан санхүүгийн багц тайлангуудаа ярьж байгаа юм. Нийтлэг зорилготой санхүүгийн тайлан илтгэл гэдэг маань энэ нөгөө тогтвортой байдлын тодруулгын стандартуудын дагуу санхүүгийн бус мэдээллийг оруулсан энэ тайлангийн тайлан илтгэл гэж ялгахаар болсон байгаа шүү. Тэгэхээр тогтвортой байдалд хамаарах санхүүгийн тодруулга нь аж ахуйн нэгжийн нийтлэг зорилготой санхүүгийн тайлан илтгэлийн нэг хэсэг болдог. Ийм учраас аж ахуйн нэгжийн удирдлагын тайлбар эсвэл адилдах тайлан илтгэлд энэ тогтвортой байдлын холбоотой тодруулгын мэдээллийг тусах юмаа гэж авч үзнэ. За тэгэхээр STOVS TB1 ерөнхий шаардлагуудын хувьд юу байна вэ гэхээр хөрөнгө оруулагчдын мэдээллийн хэрэгцээг хангахын тулд тогтвортой байдалд хамаарах эрсдэл ба боломжийн талаарх зөвхөн материалын мэдээллийг санхүүгийн тайланд тодруулахыг шаардж байгаа. Материалын мэдээлэл.
За уур амьсгалтай холбоотой санхүүгийн мэдээллийн тодруулгын ажлын хэсэг гэж байгаа. За энэ бол мөн олон улсын түвшинд байгуулагдсан стандартын зөвлөлийн дэрэгдэх ийм ажлын хэсэг. Тэгэхээр энэ ажлын хэсгийн боловсруулсан бүтцийг ашиглана. За энэ юу гэж байгаа юм бэ гэдгийг дараад нь тайлбарлана. За мөн салбарын онцлогт нийцсэн тодруулгыг шаарддаг. Өөрөлдвөл тухайн аж ахуйн нэгж бизнесийн аль салбарт үйл ажиллагаагаа явуулдаг юм бэ гэдгээс тэр тодруулгын шаардлага нь бас хамааралтайгаар гарч ирэх нэ гэсэн үг. Тогтвортой байдалд хамаарах эрсдэл ба боломж түүнчлэн уур амьсгалаас гадуурх мэдээллийг олж тогтооход компаниудад тусдын болох их сурвалжийг STOVS тогтвортой байдлын 2 дугаар стандартад зааж өгсөн байна. За тэгвэл STOVS тогтвортой байдлын 2 дугаар стандарт буюу уур амьсгалтай холбоотой тодруулгын хувьд юу гэж байгаа юм бэ гэхээр уур амьсгалтай холбоотой санхүүгийн мэдээллийн тодруулгын ажлын хэсэг гэж бас байгаа. За энийг бас бид нар дараагийн слайд дээр бас авч үзэн. Тэгэхээр энэ ажлын хэсгийн боловсруулсан зөвлөмжийг агуулсан байгаа. Энэ тодруулгын 2 дугаар стандарт нь. За хөрөнгө оруулагчдын мэдээллийн хэрэгцээг хангахын тулд энэ 2 дугаар стандарт дээр STOVS TB1-т энэ 2 дугаар стандартыг нийцүүлж ашиглана. Өөрөөр хэлбэл энэ хоёр маань холбоотой гэсэн үг. Уур амьсгалтай холбоотой эрсдэл ба боломжийн талаарх мөн материалын мэдээллийг үүн дотроо за бит болон шилжилтийн эрсдлийг тодруулахыг шаардсан байна. За тогтвортой байдлын нэгтлэн бод хүртгэлийн стандартын зөвлөл гэж байгаа. За энэ зөвлөлийн стандартад тулгуурлан боловсруулсан заавар удирдамж бүхий салбарын онцлогт нийцсэн тодруулга хийхийг шаарддаг. Тэгэхээр нэгтлэн бод хүртгэлийн тогтвортой байдлын нэгтлэн бод хүртгэлийн стандартын зөвлөл гэж бас нэг ийм бие даасан байгууллага гарч ирэх нэ. За энийг мөн ямар байгууллага болох энэ заавар удирдамж нь юу болохыг дараагийнхаа слайдууд дээр тухай бүрд нь авч үзэх юм байна. За ингээд бид нар тогтвортой байдлын 1-2 дугаар стандартуудын хувьд ямар зүйлийг тодруулахыг шаардсан бэ гэдгийг аваад үзчихлээ. Тийм үү? Тэгэхээр энэ хоёр стандартыг сая хэллээ хамтд нь хэрэгжүүлэх ёстой гэж. Тэгэхээр хамтдаа энэ хоёрыг бие биетэй нийцүүлэн мөрдөнө. Яагаад гэвэл STOVS TB1-т онлын үндэслэл зааж өгсөн байгаа. Онлын үндэслэл нь уялдсан мэдээлэл, үн цэнийн сүлжээ гэж юу болохыг тогтоосон, материалын байдлыг яаж авч үзэх юм бэ, хэрхэн үнэлэх удирдамжаар хангадаг. За хамааралтай байдал үнэн зөв төлөвлөлго гэсэн санхүүгийн мэдээллийн чанарын үндсэн шинжийг энэ тодруулгын 1-р стандартад заасан байдаг. За тайлан илтгэлийн шаардлага ба үзэл баримтлал, өөрөглөл тайлагнагч аж ахуйн нэгж, хугацаа, байршил, уялдсан болон зэрэгцүүлэх мэдээлэл гэж юу болохыг заасан байдаг. За энэ хоёр стандарт дээр мөн ижил шинжтэй, том ба чанарын шинжтэй мэдээлэл гэж юу болохыг авч үзсэн. Тэгэхээр тогтвортой байдалд хамаарах эрсдэл боломж нь компанийн санхүүгийн байдал, мөнгөн гүйлгээ, санхүүгийн гүйцэтгэлд тухайн тайлант үед болон ирээдүйд үзүүлэхээр үр нөлөөг тайлагнахтаа том болон чанарын шинжтэй мэдээллийн аль алийг нь тодруулах ёстой. За энэ нь нэг дүнгээр байж болно, эсвэл хамаарах дүнгуудыг мужаар нь харуулж болно. За хэрвээ том мэдээллийг олоход эрсдэл ба түүний эрсдэл ба боломжийн санхүүгийн үр нөлөөг тусдан тодорхойлох боломжгүй. Хэмжилтийн тодорхой бус байдлын түвшин хэд өндөр, урдчлан таамагласан үр нөлөөг тодруулах гэхээр тэр чадамж, нөөц, бололцоо, ур чадвар нь тухайн компанид байхгүй бол чанарын шинжтэй мэдээллийг тодруулж болно гэж заасан байгаа. За 1-р стандартаа бүгдээрээ аваад үзье. Тэгэхээр онлын үндэслэлийг 4 хүрээнд авч үзэж байгаа. Энэ нь бол үнэн зөв төлөвлөсөн байх ёстой. Зөвхөн материалын мэдээллийг тодруулсан байх ёстой. За тайлагнагч аж ахуйн нэгжийг заавал зааж өгсөн байх ёстой. Тэгэхээр санхүүгийн тайлан гаргаж байгаа аж ахуйн нэгж нь өөрөө тогтвортой байдлын тодруулгыг тайлагнаж байгаа стандарт байгууллага буюу энэ хоёр нэг аж ахуйн нэгж байна гэдгийг энэчээ зааж өгсөн. За уялдсан мэдээлэл гэж байгаа. Тэгэхээр уялдсан мэдээлэл гэж юу юм бэ гэдгийг энэ нэгд болвол тодорхойлсон. Энд бол тогтвортой байдалд хамаарах янз бүрийн эрсдэл боломжуудын хооронд уялдсан мэдээлэл байх ёстой. Үндсэн агуулгуудын тодруулгууд хоорондоо мөн уялдсан байх ёстой. Тогтвортой байдалд хамаарах санхүүгийн тодруулга ба тухайн аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан хоорондоо уялдсан ийм мэдээллийг аль аль нь тусган төлөвлөсөн байх ёстой гэдгийг
хэлсэн байгаа. За үндсэн агуулга гэж сая ярьлаа шүү дээ. Үндсэн агуулга хоорондын уялдсан мэдээлэл гэж. Тэгэхээр үндсэн агуулгыг дөрвөн асуудлаар тодорхойлж байгаа: засаглал, стратеги, эрсдлийн удирдлага, хэмжүүр ба зорилтод үзүүлэлтүүд. За засаглалын хувьд юу юм бэ гэхээр засаглах эрх бүхий этгээд нь юу болох юм? Тэдний үүрэг оролцоо ямар байх юм? За гүйцэтгэх удирдлагын үүрэг оролцоо мөн энэ тогтвортой байдлын тодруулахтай холбоотойгоор ямар байх юм бэ гэдгийг энэ нэгдүгээр одоо үндсэн агуулга дээр зааж өгнө. За дараачих нь стратеги байгаа. За энд юуг ямар мэдээллийг тусгах вэ гэхээр уур амьсгалтай холбоотой, за мөн эдгээрийн нөлөөлөл ямар байх вэ гэдгийг заасан ийм одоо мэдээллийг тодруулна. За бизнесийн загвар, үн цэнийн сүлжээ, стратеги, санхүүгийн болон мөнгөн гүйлгээний хувьд энэ үр нөлөө ямар байх юм? За мөн төсвөрлөх чадвар. Өөрөөр хэлбэл уур амьсгалын өөрчлөлтөд тухайн аж ахуйн нэгжийн төсвөртэй байдал ямар байх вэ гэдгийг тодруулна гэсэн үг. За энэ ч хугацааны хүрээ гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл нөлөөллийг богино дунд урт хугацаанд ямар байхыг тодорхойлно гэсэн байгаа. Тэгэхээр энэ хугацааны хүрээг харин энэ ч нэг тодруулж өгье. Энэ бас стандарт дээр яг нарийн харагдвал ямар байх болов гэхээр жоохон нөгөө хүүрнэлийн шинжтэй учраас арай ийм юун байдлаар оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл мөнгөн гүйлгээ, хөрөнгө оруулалт, бизнесийн мөчлөг нэг одоо хугацааны хүрээ, стратегийн шийдвэр гаргалт, капитал хуваарлалтад ашигладаг төлөвлөлтийн хүрээ, хөрөнгө оруулагчдын ашигласан үнэлгээний хугацааны хүрээ, тухайн хөрөнгийн амьдралын өөрийнх нь мөчлөг гэсэн ийм одоо хугацааны хувьд яах нь богино дунд урт одоо уюутд нь нөлөөллийн тодорхойлно гэсэн үг. За бизнесийн загвар, үн цэнийн сүлжээ, стратеги, мөнгөн урсгалд эдгээр эрсдэл боломжуудын одоогийн болон эсвэл урьдчиланд хамгаалсан үр нөлөө юу вэ гэдгийг гаргана. Тэгэхээр энэ ч нэг юу гарч ирж байгаа нөгөө үн цэнийн сүлжээ гэж. Тэгээ үн цэнийн сүлжээ гэдэг маань энэ хоёр тодруулгын стандартаар аль алин дээр нь дурддагдсан. Тэгэхээр үн цэнийн сүлжээ гэдэг нь тухайн аж ахуй нэгжийн одоо бүтээгдэхүүн үйлчилгээ хамгийн анхан шатны нөгөө түүхэд материал олохоос өгсүүлээд эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэлх тэр бүх процесс буюу бизнесийн үйл ажиллагааг үн цэнийн сүлжээ гэж байгаа юм шүү. За ямар төрлийн үр нөлөөг хүлээж байгаа. Энэ тухайн нөлөө нь яг үйл ажиллагааны аль хэсэгт нь гарах юм бэ гэдгийг тодруулна гэж байгаа. За ингээд нөлөөллийг тодруулчлаа. Энэ үр нөлөөний хариуд танай компанийн арга тактик юу вэ гэдгийг мөн тодруулна гэсэн үг. За дараагийнх нь эрсдлийн удирдлага. За эрсдлийн удирдлагын хувьд бол эрсдэл ба боломжийг бол олж тогтооно, үнэлнэ, ач холбогдлол нь ирэмблэн, тэгээд тэрэндээ мониторинг хийнэ. За энэ үйл процесс ямар байгаа юм бэ гэдгийг тодруулна. За дараад нь хэмжүүр ба зорилтод үзүүлэлтүүд. За бүрдүүл зөвх стовс тодруулгын стандартаар шаардсан хэмжүүр гэж байгаа. За мөн эдгээр зүйлсийг хэмжиж мониторинг хийхдээ ашигладаг хэмжүүрийг яг тухайн харгалзах үзүүлэлтүүдээр нь заавал тодруулна. За ямар процесс үйл явцыг хэрэгжүүлэх юм бэ? Тодруулах, боловсруулах та. Энд бол ямар эрсдэл боломжийн талаар мэдээлэхэд тодруулах нь. Өөрөөр хэлбэл ямар мэдээллийг олж тодруулахад тусах юм бэ гэдгээ тодорхойлно. За энэ дээр бол 77 салбарын 77 өөр стандарт байгаа гэж ойлгоно. Тэгэхээр түрүүний стандарт юу слайд дээр ингэж гарсан шүү дээ. Тогтвортой байдлын нэгтлэн бод хүртгэлийн стандартын зөвлөл гэж дурддагцсан тийм. Тэгэхээр тэр тогтвортой байдлын нэгтлэн бод хүртгэлийн стандартын зөвлөл нь энэ 77 салбарт ашигладаг тодруулах тогтвортой байдалтай холбоотой санхүүгийн ямар мэдээллийг санхүүгийн бус ямар мэдээллийг тусгасан тодруулах ёстой байдгийг заасан байна. Тодруулахын энэ хоёр стандартын яг нь тогтвортой байдлын олон улсын стандартын зөвлөл нь баталдаг. Тэгэхээр ийм хоёр ялгаатай юм шүү гэдгийг. За тэгэхээр энийг яг нь ер нь бол нийтдээ 9 салбар байгаа. 9 том салбарт ингээд тусдаа дид салбартаа болгоод гаргацсан. Ийм стандарт байгаа. За энэ маань өөрөө маш их хугацаа авах учраас би энийг юу яач. Тэгэхээр энэ өөрөөр хэлбэл энэ 9 том салбарт нийтдээ яах нь 77
дид салбар ингэж тодорхойлогдсон байна гэсэн үг. За дараагийн нэгдүгээр алхам нь нөгөө ямар мэдээллийг тодорхойлчлаа тий. Дараа нь мөрдүүл цагт тодруулахын шаардлагыг олж тогтоох. Өөрөөр хэлбэл нөгөө STOS TB1 TB2-оор бид нар мөрдөж энэ тодруулгаа хийх юм уу? Эсвэл энээс өөр их сурвалжийг одоо ашиглаад мэдээллийг тодруулах юм уу гэдгээ яг нь шаардлагыг олж тогтооно гэсэн. За нөгөө бусад их сурвалжийн хувьд бол юу яж болох нь бас одоо нөгөө бусад олон улсын байгууллагуудын жишээлбэл Европын холбоо өөрийн гэсэн тодруулахын шаардлагатай байж болно. Онцлогийг тусгасан. Тэрийг одоо мөрднө гэсэн үг л дээ. За тодруулахын байршил гэж байгаа. Тодруулахын байршил гэдэг нь тухайн нөгөө тогтвортой байдалтай холбоотой мэдээлэл яг тайлан илтгэлийн аль хэсэгт нь тусах юм бэ гэдгийг авч үзэж байгаа. За тайлагнах хугацаа. Тайлагнах хугацааны хувьд тухайн аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланг ямар хугацаагаар гаргаж ийн тодруулгын мэдээллийг яг тэр хугацаагаар яг нь тайлагнаж гаргана гэсэн үг. За зэрэгцүүлэгт мэдээлэл санхүүгийн тайланд ямар хоёр үеийг зэрэгцүүлж гаргасан байна? Тогтвортой байдлын тодруулга дээр яг тэр хоёр ижилхэн зэрэгцүүлэгт мэдээллийг тусгана гэсэн үг. За нийцлийн мэдээлэл гэж юу вэ гэхээр тухайн стандарт одоо жишээлбэл TB1 TB2-оор мэдээллийг тодруулсан болвол тухайн энэ тодруулгын хоёр стандартад байгаа бүх шаардлагуудыг дагж мөрдсөн гэдгээ энэ дээр дурдна. Хэрвээ аль нэг шаардлагыг дагж дурдаагүй бол бид нар энэ стандартад нийцсэн гэж мэдэгдэж болохгүй байх нэ гэсэн үг. За ер нь энэ TB1-ийг хэрэгжүүлэхэд ямар хэмжээний зардал гарах уу гэдгийг хиймэл оюун ухаанаар одоо тооцоолж гаргасан нэг юм олон улсын судалгаа байгаа. Тэгэхээр жилийн одоо 20 сая $20 эрэлттэй компани TB1-ийг одоо тодруулахын дагуу мэдээлэлээ тодруулахад 10,000-аас 100,000 $100 зардал гарахаар ийм шинжтэй байна гэж гаргасан байна. За уур амьсгалтай холбоотой тодруулга. Тэгэхээр нэгдүгээр стандарт нь болох дээр ерөөсөө тогтвортой байдалд хамаарах санхүүгийн мэдээллийг тодруулах ерөнхий шаардлага. Хоёрдугаар стандарт нь болох дээр яг уур амьсгалтай холбоотой гээд тоочно тогтвортой байдлын нэг хэсгийг нь онцолж одоо тодруулахыг шаардсан ийм стандарт байгаа. Тэгэхээр ер нь уур амьсгалтай холбоотой тодруулахын шаардлага тэр чигтээ бүх аж ахуйн нэгж байгууллагад хамааралтай. За энэ хоёр стандартыг нэг багц гэж үзнэ гэдгийг түрүүнд дурдсан байгаа. За юуг тодорхойлсон юм бэ? Мөн мэдээж материалын мэдээллийг л тодруулна гэсэн байгаа. Тэгэхээр энэ материалын мэдээллийг биет эрсдэл юм уу? Эсвэл шилжилтийн эрсдэл юм уу гэдгийг эхлээд тодорхойлж тус тусаар нь ялгаж тодруулах нэ гэсэн үг. За эдгээр нь юу гэсэн үг вэ гэдгийг энэ дээр илүү тодорхой авч үзье. Тэгэхээр эрсдлийг дотор нь хоёр төрөлд хуваахна шүү дээ. Шилжилтийн ба биет эрсдэл. За биет эрсдлийг дотор нь цочмог ба ужиг гэж хоёр ангилж байгаа. Цочмог гэдэг нь цаг агарын гинтийн өөрчлөлтөөс гинтийн үеэр тийм ээ ийм одоо зүйлээс болоод тухайн компанид ямар одоо нөлөөлөл үзүүлж болох вэ гэдгийг. Ужиг гэдэг нь нэлээд одоо удаан хугацааны туршид уур амьсгалын цаг уурын зан төлөв байдалд орж байгаа өөрчлөлтийн улмаас бий болж байгаа эрсдлийг авч үзнэ. Шилжилтийн эрсдэлд бол тухайн одоо байгууллагын эсвэл тухайн салбарын эсвэл засгийн газрын түвшний бодлого хууль эрхцэн орчин ямар эрсдэл үүсгэж болох юм. Технологийн хувьд ямар эрсдэл үүсгэж болох юм. Технологийн хурцтай дэвшлэн тийм ээ. За тэгээ зах зээл нэр хүндийн хувьд ямар эрсдэл байж болох вэ гэдгийг дурдсан байгаа. За энэ дээр жишээнүүдийг бас харуулсан байгаа. За эдгээр эрсдэл нь санхүүгийн хувьд ямар үр нөлөөтэй юм бэ гэдэг богино дунд урт хугацаа тус бүрдэн мөнгөн гүйлгээгээр санхүүжилтийн хүртээмжээр капиталын өртгөөр нь тус тодруулна гэж заасан. За хэдийгээр эрсдэл байгаа боловч эрсдлийг бас болгож хувирах боломж бий гэдгийг бол стандартад дурдж үзсэн. Тэгэхээр уур амьсгалтай холбоотой эрсдэл бий боловч нөгөө талаар яах нь бас аж ахуйн нэгж байгууллагуудад боломжийг нээж байна. Тэгэхээр нөөц их үүсвэрийн үр ашиг эрчим хүчний одоо цэвэр их үүсвэр ашиглах боломж нээгдэнэ. Нөгөө талдаа одоо технологид суурилсан маш одоо цэвэр эрчим хүч боловсруулах боломж ялангуяа технологийн шинжил ухаанд суурилсан ийм одоо судалгаа шинжилгээ явуулаад тэр компаниудад энэ бүтээгдэхүүнээ зарах борлуулах боломж үүсэж байна гэсэн. За мөн жишээгээр энэ боломжуудыг
дурдсан. За энэ боломжийг мөн санхүүгийн үр нөлөө нь ямар байхыг богино дунд урт хугацаанд мөн нөгөө мөнгөн гүйлгээ, санхүүжилтийн хүртээмж, капиталын өртгөөр нь тус тодруулна. За мэдээллийг хоёр үндсэн ангиллаар тодруулна. За стратеги, засаглал, эрсдлийн удирдлага. За энэ бол юу вэ? Нөгөө нэгдүгээр стандартад тусгасан үндсэн агуулга. Дөрвөн зүйлээр авч үзнэ гэсэн шүү дээ, тий. Тэгэхээр хоёрдугаар стандарт дээр мөн энэ ангиллыг, мэдээллийг тодруулахдаа энэ дөрвөн ангиллаар нь авч үзнэ гэсэн үг. За энэ чинь гол юм нь тэр уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлын тухай мэдээллийг тодруулна гэж ТБ2 дээр арай өөр одоо нэмэлтээр орж ирсэн байгаа. За хэмжүүр ба зорилтод үзүүлэлтийн хувьд мөн уур амьсгалтай холбоотой хүлэмжийн ялгаруултыг 3 хүрээнд авч үзсэн. Хамрах хүрээ 1, 2, 3 гэж. За тэгэхээр энэтэй холбоотойгоор нь хамрах хүрээ тусвар дээр нь яах нь мэдээллийг тодруулна. За салбарт суурилсан тодруулга уур амьсгалтай холбоотой зорилтод үзүүлэлтийг. За энэ салбарт суурилсан тодруулга гэдэг нь түрүүнд бас ТБ1 дээр бид нар авч үзсэн 77 салбарын 77 дэд салбар 9 том салбар 77 дэд салбартай одоо салбарын онцлогийг тусгасан үзүүлэлтүүд байна гэсэн. Тэгэхээр энүүгээр нь одоо тодруулна гэсэн санаагаа юм. За хэмжүүр нь бол дараах шаардлагыг хангасан байна. За мэдээж тогтвортой байдалтай холбоотой эрсдэл боломжийн талаарх компанийн гүйцэтгэлийг үндсэн хэрэглэгч ойлгомжтой байдлаар байх ёстой хэмжүүр нь тийм ээ. За энэ нь бол тодорхой стандартаар олон улсын стандартын дагуу хэмжүүрийг сонгож авсан байж болно. За компани эсвэл өөрийнхөө бодлогын хүрээнд өөрөө ашигладаг хэмжүүрийг хэрэг сонгосон болоод энийгээ тодруулна. За салбарын хувьд одоо салбарын яамдаас нь ч юм уу тийм гаргасан бодлогоор гаргасан ийм хэмжүүр байж болно. Тэгээд хамгийн гол нь тухайн сонгож авсан хэмжүүрийг тайлант үеэс дараагийн тайлант үеийн хооронд яах нь тууштай буюу тогтвортой ашигласан байх ёстой гэж. За хэмжүүрийг одоо нөгөө нэг тогтвортой байдлаа олон улсын стандартын зөвлөлөөс өөр их сурвалжаар авч ялгаатай тогтоосон байж болно. За уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар гэдэг нь ерөөсөө компанийн стратеги, бизнесийн загвар нь уур амьсгалтай холбоотой өөрчлөлт, хөгжил, тодорхой бус байдлыг тэсвэрлэх чадварыг хэлээд байгаа. За хүлэмжийн ялгаруулалтын хамрах хүрээ 1, 2, 3 гэж юу вэ? Тэгэхээр үндсэндээ энэ хамрах 3 хүрээг нь бол шууд ба шууд ус ялгаруулалт гэдээ ангилчж болж байгаа. Тэгэхээр хамрах хүрээ 1 нь бол ерөөсөө дангаараа шууд ялгаруулалтыг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл танай бизнесийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн үйлчилгээ нь өөрөө угаасаа хүлэмжийн ялгаруулдаг бол шууд ялгаруулалт буюу хамрах хүрээ 1-ийн ялгаруулалт. Үлдсэн нь шууд бус буюу яг нөө хамрах хүрээ 2 болон 3-ын ялгаруулалт гэж байгаа. За энэ дээр тус үр дээр нь юусан. За тэгээд дээр нь яагаад энэ Stobs TB2-ыг бүх компани хамааралтай стандарт гэж үзээд байгаа юм бэ гэхээр ерөөсөө хүлэмжийн энэ хамрах хүрээ 3-ын аль нь дэч харьяалагддаггүй бизнес аж ахуй нэгж байгууллага тэрэтэ хувь хүнч байдаг. Яагаад гэвэл бид бүгд яг цахилгаан эрчим хүч хэрэгэлдэг тийм үү? За тэгэхээр шууд бус ялгаруулалт буюу хамрах хүрээ 3-ын жишээлбэл эцсийн хэрэглэгч бид нар бол хамрах хүрээ 3-ын яах нь ангилалд багтдаг одоо хүмүүс ахна штэ. За хэрвээ ялангуяа банк одоо даатгалч гэдэг юм уу тийм бусад санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бол энэ хамрах хүрээ 3-ын ялгаруулалтын нэг ангиллыг нь санхүүжүүлсэн ялгаруулалт гэдэг. Хамрах хүрээ 3 дээр санхүүжүүлсэн ялгаруулалт гэдэг нэр томьёо гарч ирэх нь байна те. Тэгэхээр энэ бол юу банк одоо банк ус байгууллагуудын өгч байгаа санхүүжүүлэлт нь өөрөө санхүүжүүлсэн ялгаруулалт гэж нэрлэгнэ гэж. За өөрөөр хэлбэл энэ тодруулгын энэ стандартын улмаас банкуд зээлдэгчдийнхээ шууд бус ялгаруулалтын тухай мэдээлэл буюу датаг өөрсдөө олж цуглуулж за манайх ийм одоо газруудад ийм санхүүжүүлсэн ялгаруулалт бүхий зээлийг олгосон байна. Тэр аж ахуй нэгжийнхээ бүх датаг яах нь энэ тайлан илтгэлийнхээ тодруулгын нэг хэсэг болгож толиулна гэсэн үг болчихж байгаа.
За салбарын онцлог бүхий шаардлага гэдгийг түрүүнд дурдсан нөгөө 77 салбарын тэрийг нь ярьж байгаа. За энэ удирдамж нь өөрөө 500 гаруй утас. Нөгөө 9 том салбар, 77 жижиг салбар нь өөрсдөө энэ удирдамж нь 500 орчим хуудас бүхий ийм том баримт бичиг байгаа. За аль алийг нь бол стандартад зааснаар бол 24 оны 1 сарын 1 буюу түүнээс хойших санхүүгийн одоо тайланд жилээс дагаж мөрднө гэсэн байгаа. За энэ дээр нэг зөвлөмж хэлэхэд аж ахуйн нэгж байгууллагууд юуны өмнө тоо мэдээ буюу өгөгдлөө цуглуулах энэ процессыг эхлүүлэх хэрэгтэй. Яг тэгвэл энэ хоёр тодруулах чинь дандаа нөгөө датан дээр суурилсан байгаа байхгүй юу? Яг тэгвэл хэмжүүрүүд байгаа шүү дээ. Тэгэхээр датанд суурилсан учраас эхлээд бэлтгэл ажлаа хангах буюу датагаа цуглуулж авна. Өөрөөр хэлбэл саяын юуг тодруулах юм бэ? Нэгийн дагуу энийг тодруулна, ТБ2-ын дагуу энийг тодруулна гэдэг юм харчаад энэ ийм дата хэрэгтэй байна гэдэг датагаа өөрөө дотоодоосоо цуглуулж эхэлнэ. Тэгэхийн тулд энэ дээр аж ахуйн нэгж байгууллагуудаар ялангуяа групп компаниуд дээр тусдаа нэгж алба байгуулсан байхыг энэ олон улсын тогтвортой байдлын стандарттай холбоотой байгууллагуудаас зөвлөмж олгож байгаа. Эхлээд бүтцээ бий болгоно. Хүмүүсээ чадварчуулна. Ур чадвар одоо юу яана суулгана гэж. За энэ хоёр стандарттай холбоотой шилжилтийн төлөвлөгөөний талаар товч дурдаад өнгөрөө тэгэхээр компаниуд ер нь дэлхийд даяараа нүүрс төрөгчийн нөгөө хүлэмжийн хийх тэг байдалд хүргэх гэдэг зорилт руу энэ маань өөрөө нэгдсэн үндэсний байгууллагын 2030 он хүртэлх одоо нөгөө тогтвортой байдлын хөгжлийн үзүүлэлтүүд байгаа. Монгол улсын засгийн газраас баталсан 2030 гэсэн стратеги байгаа. Тэгэхээр энэ бүх одоо тухайн улс орон бүр өөрийн гэсэн ийм засгийн газрын түвшнээ дээрээс нь малгай юу нь бол нүүбийн тогтвортой хөгжлийн төлөөх зорилтууд байгаа тийм. Тэгэхээр энэ нь одоо нийцсэн бодлогуудыг боловсруулж гаргаж байгаа. За тэгэхээр төрийн бодлогыг хараад байх одоо шаардлага байхгүй аж ахуйн нэгжүүд өөрсдийнхээ инициатив буюу санаачлагаар яг нь шилжилтийн төлөвлөгөөгөө боловсруулж яхин зөвөө. Хэдийгээр стандартад 24 оноос гиссэн байгаа боловч өөрсдөө бид нар энэ хугацаанаас эхлээл энэ стандартуудыг мөрдөх боломжтой гэдэг хугацаагаа бас тодорхойлсон байхыг стандартыг зөрчсөн гэж үзэхгүй. За замын зураглалыг гаргана гэсэн байгаа. За би нөгөө цаа уг болцсон учраас аюу товчлээ. За Стаус ТБ2 дээр харин нэг ингэсэн байгаа. Хэрэв компани шилжилтийн төлөвлөгөөтэй болвол тэрийгэ төлөвлөгөөг л тодруулна. Шилжилтийн төлөвлөгөө байхгүй бол заавал шилжилтийн төлөвлөгөө гаргаа гэж шаардахгүй гэдгийг онцолж дурдсан байгаа. Өөрөөр хэлбэл энэ нь юу гэсэн үг вэ нүгтэр юу гэж ойлгох вэ гэхээр Стаус ТБ2-ыг яг нь шууд мөрдөж олно. Заавал манад шилжилтийн төлөвлөгөө заавал байх шаардлагагүй бид нар шууд мөрдөх боломжтой гэж үзвэл. За ингээд та бүхэнд амжилт хүсье.